энэ байгаль орчны үнэлгээний хуультай холбоотой асуудал дээр ялангуяа орон нутгтай холбоотой нэлээд ноцтой юмнууд орсон байна гэж би бол харж байна. Нэгдүгээр сая одоо яг энэ Ганбаатар гишүүний яриад байгаа. Тэр юм сумын засаг дарга зөвшөөрсөн зөвшөөрөөгүй огт одоо харгалзахгүйгээр ингэж цаашаа явна. Нэгдүгээрт энэ одоо яаж? Хоёрдугаарт энэ багийн иргэдийн нийтийн хурал гэдэг чинь та нар юу яг юу гэж бодоод байгаа юм? Тэр баг дээр ажиллаж амьдарч байгаа хүмүүс цуглаж, ажил амьдралаа ярьж бас нэг шийдвэр гаргаж тэрийг мөрдөж хэрэгжүүлж явдаг төрийн хамгийн анхны шатны л одоо байгууллага шүү дээ. А гэтэл одоо энэ байгаль орчны үнэлгээний хуулиараа одоо байгааг нь бүр шалд ордуулад багийн иргэдийн нийтийн хуралгүйгээр зүгээр иргэдийн саналыг авна гэж. Энэ дээр байгаль орчны яам ер нь танах яг өөрсдийнхөө үндсэн үйл ажиллагаанаас арай өөр юм руу ер нь чиглээд байна уугүй юу? Энэ ашигт малтмалын хайгуулын ч бай, ашиглалтын ч бай энэ компаниуд нэг хизээ нэг ард түмний өмнө нэг зөөлөн жигтэй заа гэж дуурдаг вэ гэвэл энэ үнэлгээгээ хийлгэхийн тулд танай баг дээр ингээ тгий ажлын байр нэмий ингэж ухъя, ингэж хайгуул хий, байгаль орчныг ингэж хамгаалъя гэж ганц дуурдаг юм энэ ихгүй юу? Гэтэл та нар энэрийг нь байхгүй болгоо хайжгаар энэ багийн иргэдийн нийтийн хурлаар наадах чинь орохгүйгээр зүгээр нэг багийн 2-3 хүнээс сонгож аваад танилцуулчих юм. Тэгэхээр ерөн зүгээр энэ байгаль орчны яамныхан та нар жоох амьдралтай юм хиймээр байна. Ямар ч амьдралгүй ард түмнээс тасарсан өмнөх олгосон баахан лицензүүдийнхээ учрыг олоогүй, хужрын тунгаагаагүй, өмнө нь эзэнгүй баахан ухуулсан газруудаа булж тэгшилж янзалж чадаагүй байж дахиад нэг баахан юмнуудыг ингээд иргэдийн хяналтнаас гаргаа ичхна шүү дээ. Энэ багийн иргэдийн нийтийн хурлын даргагүй болгоцсныг нь өнгөрсөн парламентын үед энэ орон нутгаа сонгогдсон аймгийн засаг дарган дээр нэг хөөцөлж байгаа энэ нэгжийн хуулийн дээр нь өөрчлөлт оруулад багийн иргэдийн нийтийн хурлын даргатай болоод энэ 1 сар 2 сараас бүх багууд нэг юм даргатай болоод ингээд нэг юм зэгцэрч байгаа. Одоо тэгээ даргатай болоод ч нэмэргүй тэдний үгийг сонсохгүй ийм хууль оруулж ирж байгааг бол эсэргүүцэж байна. Та нар орон нутагт ямар юм болдгийг мэдхүү. Энд ингээд баг нь эсэргүүцээ, сум нь эсэргүүцээд, аймаг нь эсэргүүцээд хахад хэдэн мянган гаагаар нь ашиглалтын лиценз өгдөг. Хайгуулын лицензүүд өгдөг. Тэрний гайг энэ нэг сумын дарга энэ муу өгцсөн, энэ нэг муу аймгийн дарга энэ муу өгцсөн. Тийм л юм үрдэг шүү. Тэгээ энийг нь улам та нар ингээд яаж байна. Тэгээд энэ нөлөөллийн судалгаа хийсэн, танилцуулга хийсэн гэж байна. Аль сумын, аль аймгийн, аль сум дээр очиж танилцуулга хийсэн. За хэд нэмэр хариулах вэ? 6 нэмэр хариулъя. За эдрүүд гишүүний асуултанд хариулъя. За энэ олон нийтийн оролцоог хангах энийг бол зөвхөн иргэдээр бид нар хязгаарлаагүй. Өөрөөр хэлэх юм бол бид нар журам маргачлал энийг юу гэж оруулж байна вэ гэхээр олон нийт гэдэг дотор хоёр янзаар оруулж байгаа. Нэгдүгээрт нь орон нутгийн иргэд, хоёрдугаарт нь шийдвэр гаргах төвчний иргэд. За энийг бид нар яаж процесс дээр нь үнэлгээ хийж явах явцад энийг одоо зөв зүйтэй хийх вэ гэдэг дээр аргачлал дээр маш нарийн зааж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр тухайн үнэлгээ хийж байгаа компани нь тухайн төслөгдөж байгаа газар нутагт очиод иргэдээс нь санал асуулга аавна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс буюу сумын засаг дарга, за хорооны засаг дарга, за ингээд шийдвэр гаргах төвчнийг бүх хүмүүсээс аавна. Дараа нь энд аргачлал дотор ямар нюанс байдгүй гэхээр олон улсын яг жишгээр явдаг. Бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага энэ асуудлуудыг хийж байгаа. Ганцаарчилсан ярилцлага гэдэг бол яг тэр тухайн хүмүүстэйгээ ярилцаад бүлгийн ярилцлага бол хамгийн чухал. Энэ бол иргэдэнд суудаг, шийдвэр гаргах хүмүүсэнд суудаг. Ингээд 10-аас 8-аас 10 хүнийг суулгаж жагаад тусгайлсан санал асуулгын дагуу үнэлгээтэйгээ холбоотой энэ асуудлуудыг хийж өгж гаргаж ирж байгаа. За дараа нь бид нар энд юу шаардж байна вэ гэхээр энэ олон нийтийн оролцоо хилцүүлгийг зөв зохион байгуулсныгаа албажуулах ёстой. Албажуулаад тайландаа оруулах ёстой. Оруулсныгаа бид үнэлгээ батлуулахдаа мэргэжлийн төлөвлөлд үнэн зөв тайлхнах ёстой. Ийм цаанаа хяналтын системүүдийг бид нар оруулж өгч байгаа. Тэрнээс зөвхөн иргэдтэй очиод ярих гэсэн ойлголт бол энд байхгүй. Тэгэхээр яг энэ бол ерөөсөө бид нар яг нэг олон улсынхаа зарчим руу энэ олон нийтийн хилцүүлгийг явуулж байгаа үндсэн зарчмыг бид нар төхүүлж аваачихгүй болвол өнөөдөр бид нар хөгжиж байгаа улс хөрөнгө оруулалтууд цааш маш их нэмэгдэнэ. Дэлхийн банкны хөрөнгө оруулалт гэхэлэр яг л энэ зарчмаар явдаг. Гэтэл бид нар өмнө нь яаж байгаа процесс яаж явж байгаа вэ гэхээр багийн иргэд дээр очиод
хурлан болохгүй. Сая бид энэ бүх юмыг ярьлаа. Тэгэхээр энэ олон нийтийн оролцоо гэдэг бол нэлээд хяналтын систем цаана маш нарийн болж өгж байгаа. Дээрээс нь энэ олон улсын ямар ч байгууллагаас бид нар зээл тусламж аваад хэрэглэхэд яг тэдний аргачлалын дагуу бид нар бас адилхан яг үнэлгээний ажил хийдэг. Яг энэтэй мөр зэрэгцээд ирж байгаа. Тэгэхээр энэ болгон маань нэг шугамдаар ороод ирэхлээр бид нар харин цаашдаа энэ олон улсын банк санхүүгийн байгууллага за магадгүй гадны хөрөнгө оруулалтууд энэ бүх хэмээг бол бид нар бол энэ хууль эрх зүйн орчиндөө бол дэмжиж өгнө. За хоёрдугаар тэр ашигтмалтбал хайг бол за энэ нь эхлээд бол сумынхаа засагтараас бол аваад явж байгаа шүү дээ. За манай одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа үнэлгээний тухайлын 3-1-ийн 4 дээр юу байдг вэ гэхлээр энэ хөндөгдөгөө заалт тухайн төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ боловсруулж тухайн төслийн техник эдийн засгийн үндэслэл хөгжлийн бодлого хөтөлбөрийг боловсруулж байгаа хавцад төлөв байдлын үнэлгээ хийж төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны асуудлыг тодорхойлно гэж заагаад өгсөн байж байгаа. Энэ нь бол за бид бүхний ярьж байгаа уул уурхай тэзүү боловсруулж явах явцад уг нь манай үнэлгээний хууль яг тэр үедээ ард нийтэд очиод уулзаа. Байгаль орчны асуудлыг оруулж өгөө. Ингээд тэзүү боловсруулах механизмд нэг оруулалт өгсөн байдаг байхгүй юу? Харамсалтай нь энэ хуулийн заалт маань өнөө хүртэл бас хангалттай хэрэгж. За эдрот чинь тодорлоо. Та яг олон улсын сайхан жишээг ярьж илэн. Жохон тийм хөрсөн дээрээ буумаар байна. Хөрсөн дээрээ буумаар байна. Яагаад ажил явахгүй гэж чинь уул уурхайн салбар чинь хөгжөөл ингээл энэ тентгүүл яваалгаа өстэй. Энд чинь багийн иргэдийн нийтийн хурал имаараа ороод ингээл явж байгаа шүү дээ. Гэхдээ тэрнгээр нь л одоо бүр сайжруулдгүй мэхэд тэрийг нь битэд ордвол. Тэгээ би та нараас тодорхой юм асуусан шүү дээ. Олон улсын юм яриад байгаа юм. Та нар яг аль аймгийн аль сумын аль баг дээр очиод энэ төсөл хэрэгжихэд багийн иргэдийн нийтийн хурлын процессыг чинь ингээ хөнгөлтсөн. Ингээд хэлэлцүүлэг хийн, ингээ бүлгийн хэлэлцүүлэг хийн гэж тэр ард иргэдээс яг асуусан тийм бодиттой одоо тийм тайлан байна уу? Аль аймгийн аль сумын аль баг дээр хэзээ очиод ийм яриа таниулга хийвэ, саналын сонсвоо гэж. Одоо бид нарыг энэ хөдөөгөр явж байхад маш их юм ярьж байна. Доронтой аймгийн Чав улсын сумын Минжүүрийн аршаа ингээд тэр маш сайхан аршааны хажууд одоо нүүр сухад эхэлсэн. Энэ чинь байгаль орчныг хамгаалж байгаа юм уу? Яаж вэ? За хэд нэмэр хариулаа? 2 нэмэр хариулъя. За та бүхэнд энэ өдөр амгалан айлтгая. Гишүүний асуусан асуултанд хариулъя. Таны хэлж байгаа зүйл нэг талаар бас маш үнэн сонсогдож байгаа. Гэхдээ бид хэд 2012 оноос хойш энэ үнэлгээний хуулиараа өдөө хүртэл явсан. Миний би 2020 онд нэг 1000 орчим судалгаа хийсэн юм үнэлгээний тайлан дээр. Тэгэхээр багийн иргэдийн хурлын энэ баталгаажуулж байгаа процесс өөрөө асуудалтай байгаамаа гэдэг нь тайлангаас гарч ирсэн. Үндсэндээ яаж нэхэр одоогийн байгаа хуулиар улирал дотнд нэг удаа багийн хуралтна. Тухайн улирлаар хүрээ асуудлаа хэлцүүлж чадаагүй бол дахиад 3 сар хүлээнэ. Тэгэхээр жилдээ 4 удаа багийн хурал болж байгаа. За энэ цаг хугацааны нэг асуудал. Хоёрт нь энэ асуудлаар багийн хурлаар энэ үнэлгээний тайлан хилцэхдээ ямар асуудал тавьж байна гэхээр дандаа ахуйн шинжтэй асуудлууд байгаа. Тэрнээс шин төслийн үр нөлөө цаашдын ач холбогдын талаар ярьж байгаа зүйл хийсэн судалгаагаар гарч ирэхгүй байгаа юм. Тэгэхээр ганцхан энэ талаас нь битгий хараач гэж хүсэж. За эдрот чинь тодорлоо. Би та нараас ганц асуултанд хариулт авах гэж чадахгүй. Ямар аймгийн, ямар сумын, ямар баг дээр очиж энэ талаар танилцуулга хийсэн бэ? Тэр уулзалтанд оролцсон иргэд юу ярьж байна вэ? Хизээ хийсэн танилцуулга вэ? Одоо ахуй юм ярьдаг хүн ер нь ховор болсон шүү. Одоо багийн иргэдийн нийтийн хурал дээр очиход бол эдгээр нэг байгаль орчны үнэлгээ хийх гэж нэг зөөлөн чигтэй юм ирсэн. Одоо тэгээд тэрийг нь бид нэр ингээ бас итгээ дэмжсэн. Тэгэл тэрнээс хойш бол одоо өстө газар нутгийг сэндэл дуусчихна. Яг л ийм л говьдол тавьж байгаа шүү. Тэгэхээр багийн иргэдийн нийтийн хурал болдог, тэн дээр асуудлыг ярьдаг, дэмжихээ дэмждэг, дэмжихгүйгээс дэмждэггүй. Заавал дэмжих ёстой ч биш. Тэгэхээр ингээд бүхэл бүтэн багийн иргэдийн нийтийн хурлыг та нар зүгээр хэдхэн хүнээс санал авна, олон улсын жишг нь ийм гэдэг яг тэнд ажиллаж амьдарч байгаа ийм баг юм дээр очиод та нар танилцуулга хийсэн би нэг ч удаа сонсоогүй. За хэд нэмэр хариулах вэ? За одоо сайн дөрөв.
За яг энэ багийн иргэдийн нийтийн хурлыг одоо байлгана гэд хэлцгэвч гишүүд үзүүл оруулж болно. Гэхдээ яг зүгээр энэ манай дээр ирж байгаа бүх гомд судалгаанаас үзэхэд багийн иргэдийн нийтийн хурал улиралдаа нэг хуралддаг. За ингэнгүүтээ улиралд хуралдахгүй тохиолдол маш их байдаг гэж байгаа. Тэгэхээр дахиад 3 сар, 6 сар ингээд 8 сар гэд энэ бизнес чинь явахгүй байгаа юм л да. Тэгэхээр энэ хугацааг л бид нар бас богиносхий гэсэн. Тэгэж багийн иргэдийн нийтийн хурал байхад бол одоо гишүүд байлгана гэж үзвэл энэ болохгүй юм бол байхгүй. Зөв хугацаа нь үнэхээр бодолтой та нар 152 хоног болдог. За одоо би зүгээр салхит гэдэг нөгөө манай Сэргээгт хэрчим хүчний компанийнхантай уулзж явах гэж байгаа байхгүй. Бид нар энэ компанийг байгуулахын тулд 10 жил явсан 296 гарын үсэг бид нар авсан гэж. Тэгэхээр ерөөсөө Монголд хөрөнгө оруулалт хийхэд маш хүнд байдаг. Бүх газар л нэг юм хүлээдэг. За тэгээ сая хэллээ шүү дээ. Мянгаад хүнээс судалгаа авахд За зэдгээс зөвлөе. Мянгаад хүнээс судалгаа авахд за мэдээж одоо энэ байгаль экологийн талаар ярьж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ дийлэнх нь бол дандаа ахуйн юм л хэлж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нар бас бодолцож үзэх хэрэгтэй. Бидний юм зүгээр энэ 152 хоногийг л богиносхий гэсэн. Тэрнээс 3 ангилж байгаа шүү дээ. Үнэхээр ямар шаардлагагүй юм заавал багийн иргэдийн нийтийн хурлыг хүлээгээд авах ямар хэрэг байна л гэж байгаа. Тэр хүн цахимаар юм өглөө нэг муу жижигхэн лаборатори, нэг жижигхэн эмнэлэг, хувийн аптек шууд ингээд цахимаараа мэдүүлээл явчих гэж байгаа. Үнэхээр одоо зайлшгүй шаардлагатай газар бол одоо тэр нэгдүгээр зэрэгэлд оруулаад энийг нь бас нэлээд шалгуур өндөртэй ийм зүйлийг хэлж байгаа. Хоёр дахь нь бол тухайн орон нутаг бас өөрөө шийддэг. Орон нутагтаа энэ одоо хэр үр нөлөөтэй энэ төсөл нь хэрэгтэй мó хэрэггүй мó энийг орон нутаг бас өөрөө шийддэг байхгүй бол бүгдийг яаман дээр авчираад л оолчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол зүгээр яг ер нь бид энэ бизнесийн За Монгол улсын гишүүн